Сайн байцгаана өрх мөндөд үзэгчдээ ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Encanta Sport Complex-ийн фитнес болон spinning bike-ийн багш тасгалжуулагч Солонгоо байна. Ингээд Солонгоогийн цаг нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар та бүхэнд гэрийн нөхцөлд гидсний таталтын төхөөрөмждөр ямар тасгалуудыг хэрхэн яаж хийх талаар зааж өгье. Та гэрийн нөхцөлд өөрийнхөө бие галбарт анхаарч эрүүл чирэг аж төрмөр байна уу? Тэгвэл Trade Shop-ийн дэлгэцнээ шинэхэн дасгалын төхөөрөмж ирлээ. Та энэхүү төхөөрөмжөөр өдөр бүр хичээллэн эрүүл залуу байх боломжтой. Энэ бол дасгалын бандан юм. Дасгалын банд нь уртаараа 140 см, өргөн нь 37 см. Эдлэгээ сайтай төмөр их бий болоод дасгал хийхэд тухтай, тавтай байдлыг хангах зөөлөвчтэй юм. Бандан хэсэг нь арьсан бүрээстэй тул дасгал сургуулийн явцад урагдаж чанараа алдахгүй. За бүгдээрээ одоо дасгалаа эхэлцгээе. Эхний дасгал маань урдлын бариулаасаа бариад хоошоогоо татлаа. За хоошоогоо татаад уршаагаа явуулаа. Амьсгаа уршаа гаргаж өгнө. Дахиад хоошоо явуулаа. Уршаа. Дасгал дээр анхаарах зүйл маань хоошоогоо амьсгаагаа аваад уршаа гаргаад өгнө шүү. Дахиад явуулаа. За гэх мэтчлэн энэ дасгалаа бүгдээрээ 15-аас 20 удаагийн давталтай 3-аас 4 удаа орно. Дараа толгойнхаа хажууд бариад хоошоогоо гидилээ. Уршаагаа явуулаа. За хоошоогоо гидихдээ амьсгаагаа аваад уршаагаа амьсгаа гаргана. Дахиад хоошоо явуулаа. Уршаа. Нуруугаасаа доошо бүхэлгээд өгөөрөө. За энэ дасгалаа мөн адил 15-аас 20 удаагийн давталтай 3-аас 4 удаагийн оролттой хийнэ. Энэхүү дасгалын банд нь урд хэсэгтээ 2 гараараа татан босч болох үс бариул бүхий татлахтай учир танд дасгал хийхэд илүү хялбар байна. Гидсний таталтхийн хэвлийн нарийнхан гойлог болохыг хүсвэл та дасгал хийхээсээ шантардаг бол одоо та дасгалын бандантай байхад илүү хялбараар гидсний таталтхийн гойлог болохын сацуу биеэ хөгжүүлэх боломжтой юм. За бүгдээрээ дараагийн дасгалаа хийцгээе. Дараагийн дасгал бол одоо бандан дээрээ хагас суугаад хоошоогоо хэвтлээ. Хоошоогоо хэвтээр гараа хойноосоо барилаа. За гараа хойноосоо бариад хоёр хөлөө шулуун. За өгзөг хөндөрх гүдээш хөл өргөхөд хоёр хөлөө болж өгвөл шулуун өргөнө. Хэрвээ чадахгүй бол өвдгөө хагас нугалчих болно. За явлаа. Дэше 1 2 3 4 5 6 7 8 За бүгдээрээ энэхүү дасгалаа 15-аас 20 удаагийн давталтай 3-аас 4 удаа өдөрт орно. Энэхүү дасгал маань давцагны доод хэсэг буюу хэвлийн доод хэсгийн булчин илүү сайн чангалж өгнө гэсэн үг юм аа. Бүсгүйчүүдийн хувьд гоо үзэсгэлэнг илтгэж байдаг хэсэг бол тайл буюу бэлхүүс хэвлийн хэсэг байдаг. Тэгвэл бэлхүүс хэсгийг илүү нарийн, харц булаам харагдуулах дасгалыг та харж байна. Дасгалын бандан дээр нэг хөлөө сойсон байдалтай хажуу тийш налан эргэн татаж өгнө. Ингэснээр бэлхүүс хэсэгт ачаалал өгч бэлхүүсний тойрог нарийсч сул унжсан харвин хэсгийн өөхийг шатаан өгч байгаа юм. За ингээд энэхүү гидсний таталтын төхөөрөмждөр гидсний таталт хийхээс гадна энэхүү хоёр таталгаар мөрний дасгал, гарны урд болон гарны арт гэх мэтчлэн маш олон дасгалуудыг хийх боломжтой. За ингээ үүнээс жишээ болгоод та бүхэнд мөрний дасгалуудыг үзүүлье. За дасгал явлаа. Хоёр татлагаасаа бариад дэшегээ. 1 хоп 2 3 4 5 6 7 8 9 10. За гэх мэтчлэн энэ дасгалыг бүгдээрээ 15-аас 20 удаагийн давталтай 3-аас 4 удаа орох боломжтой байгаа. За дараагийн талаар хийх дасгал маань мөрний дасгал. Доошогоо хийхдээ хоёр хараа дээшээ барилаад дээшээ шулуун, доошоо, дээшээ шулуун, доошоо. Дахиад явлаа. Доошоо, дээшээ явлаа, доошоо. Дээшээ явлаа, доошоо. Дээшээ явлаа, доошоо. Харыг хэцэрээ дээшээ явлаа, доошоо. Та дасгалын банданг өөрийн хэрэглээнд сонгосноор биеийн бүхэл хэсгийг хөгжүүлэх дасгалуудыг цогцоор хийх боломжтой. Жишээ нь та сая харлаа. Дасгалын бандангийн нэмэлт хэрэгсэл болох 2 ширхэг гарын эрзэнэн татлахын тусламжтайгаар гар болоод мөрний дасгалуудыг хялбар хийж болох юм. Гэдэс хэвлээ, бүсэлхий,
харвин хэсэг, буйны булчин, гар, мөр, мөн нуруу гээд биеийн тань бүхий л хэсэгт нөлөөлж булчинлаг эрүүл биетэй болгох дасгалын бандан. Цаг зав багтай фитнес заланд хичээлэж амждаггүй. Илүүдэл жинтэй хэн бүхэнд дасгалын банданг зөвлөе. Хүссэн үедээ боломжит газраа дасгалаа хийгээд үр дүнг мэдэр. Эрүүл чирэг бие, бусдаас содон биеийн галбар таныг амжилтанд хөтлөнө. За ингээд тохиол бүсгүүчүүд маань нарийнхан бэлхүүс илүүдл өөхгүй чанга хөвлөдэй байх нь илүү сайхан харагддаг. Үүний тулд та бүхэн дасгалаа өдөр бүр тууштай техникээр зөв хийгээрэй. Ингээд та бүхэндээ амжилт хүсье.